Сайн байцгаана уу? Намайг Сүрэнхүү Хөхтэй Ганхүү гэдэг. Би 2016 онд шинжлэх ухааны технологийн сургуулийг төгсөөд барилгын инженер мэргэжлээ төгсөөд 2018 онд Сөүл их сургуулийг бүтээцийн газар дэвтэлт инженер мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр одоогоор бол Солонгос дахь IMEX Structure гэдэг компани барилгын тооцооны инженерээр 2 дахь жилдээ ажиллаж байна. Бага байхад би ээж аваад агаад Солонгост амьдарч байсан. Тэгээд тухайн үед бол Солонгос хүмүүсийн, ихэнх Солонгос хүмүүсийн мөрөөдөл нь Сөүл их сургуульд орох байсан. Тэгээд тэр үед бол надад энэ нэг тийм биешгүй том мөрөөдөл мэтэл санагддаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөөд шүтээд суралцаж байх үед тэгээд би өөрөө дуртай мэргэжлээрээ сурч байсан учраас хичээх тусам сайн үр дүнгууд гарч, тээх тусам зорилгомоо улам том болж ирээдүйд дэлхийн олон томоохон төслүүдэд ажиллах хүсэлтэй болсон. Гэхдээ хэдийн Монголд сайн төгсөн ч гэсэн одоо гадаадын олон улсын компанид ажиллах ч юм уу, тийм томоохон төслүүдээр ажиллахад нэг л хязгаарлагдмал боломжтой санагддаг байсан. Тиймээс дэлхийн аль ч оронд одоо үнэлэгдээд хүссэн ажил хийхин тулд өөрийгөө одоо улам хөгжүүлж багаасаа мөрөөдөж байсан дэлхийн топ 50 сургуулиудын нэг болох Сөүл их сургууль элсэх одоо төгсөх шаардлагатай болсон. Тийм учраас оюутан байх хугацаанд энэхүү сургуульд орохын тулд хинээс ч илүү сайн хичээн бэлдээж 2016 онд бүх найрамд Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг авч магистрт элсэн орсон. Магистрт бүтээцийн газар хөдлөлтийн инженер мэргэжлээр төгссөн. Газар хөдлөлтийн инженер гэдэг бол барилгад газар хөдлөл үйлчлэхэд үүнийг төсөлж чадах хамгийн зөвхөмжтэй бүтээцийн шийдлийг тооцон гаргадаг мэргэжил юм аа. Энэхүү мэргэжлийг сонгосон учир нь барилгыг тооцоох маш чухал салбар боловч Монголд одоохондоо хөгжөөгүй салбар учраас одоо инженер хүний хувьд илүү хэцүү тооцоог хийхин тулд энэхүү мэргэжлийг сонгон хүрэлцэн ирсэн. Ер нь солонгос хэлтгүү гадаадын аль ч оронд сурахад хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бол яалчгүй тэтгэлэг байдаг. Миний хувьд бол Солонгос улсын засгийн газрын тэтгэлгээр авч суралцсан учраас 2 жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийхгүйгээр зөвхөн 100% сургуульд хичээл сургуульдаа л анхаарах боломжтой байсан. Миний бодлоор тэтгэлэг авахын тулд хамгийн чухал зүйл нь бол яагаад өөр улсын олон монзог залуучууд биш, яагаад заавал чамд л өстэй. Тэгээд яагаад заавал Солонгос улс гэж гэх мэт тэтгэлэг олгож байгаа хүмүүсийн оронд өөрийгөө эхлээд тавиад одоо бодолцсон тэтгэлэгт хандах нь их чухал гэж боддог. Тэтгэлэг төрсөлдөж байгаа хүмүүсийн ихэнх нь мундаг залуучууд байдаг учраас тэр хүмүүсийн адил зөвхөн амжилтаараа л өөрийгөө чаддаараа л магтах биш, бусдаасаа ялгарч элсэх сургууль болон тэтгэлэг олгогчийн хүсэж байгаа зүйл нь яг юу вэ гэдгийг нь сайн бодож, эссе бичиж, материалуудаа бэлтгэх нь чухал гэж би одоо боддог. Миний хувьд бол магистрийн удирдах багш маань одоо Монголдо Blue Sky, Tuition зочих буудлын гэх мэт олон өндөр барилгуудын тооцоог нь хийж байсан туршлагатай гээд одоогийн ажиллаж байгаа компаниг санал болгоод 20 жилийн өмнө би ажилд орж ирсэн. Гэхдээ энэ компанид орохоос өмнө эхлээд өөрийгөө бас нэг удаа сорж үзьегээд Солонгосын топ 10 барилгын компани болох одоо компаниуд дээр материал өгч Солонгос залуучуудтай өрсөлдөж үзсэн. Гэсэн хэдий та бүхний мэдэх машины компани болох Hyundai Construction-д эцсийн читний тузын шалгалт одоо ярьслах хүртэл очиж харамсалтайгаар өдөрч байсан. Гэхдээ тэр хүртэл явхад одоо өөрийгөө олон улсын хувьд ямар төвшөнд байгаа бас юу дутуу вэ гэдгийг нь мэдэрч маш том сургаал авсан учраас нэг ерөн харамсдаггүй. Солонгост Samsung, Hyundai, LG гэх мэт дэлхийд танигдсан олон компаниуд байдаг. Жижиг дунд компаниуд бол Монголын адилаар ажил авдаг учраас том компаниудын хувьд ажил авах процессыг нь танилцуулбал эхлээд нэгдүгээр шатнд анкета мэдээж өгдөг. Гэхдээ заавал англи хэлний TOEIC болон TOEIC speaking өндөр оноотой байж л одоо анкета өгөх боломжтой байдаг. Тэгээ 20 дугаар шатнд Монголын MCS компани шиг богино хугацаанд IQ болон солонгос хэл гэх мэт одоо өөр олон төрлийн шалгалтуудаар шалгалт авдаг. Үүн тэнцвэрл 3 дугаар шатнд мэргэжлээ хэр сайн мэдхийг нь шалгахын тулд яг салбартай ажиллаж байгаа хүмүүстэйгээ ярилцлага өгч тэгээд эцсийн шатнд тузын гишүүдтэй ярилцлага өгдөг процессор нь ажилд авдаг.
Сүүлийн үед ажлын байр одоо Солонгост бол ажлын байр маш хомс болж их их залуучууд олон жилээр ажил бэлтгэх нь их болсон. Жишээлбэл эдийн засаг, менежмент гэх мэт одоо мэрэгчлүүд хүмүүнлэгийн чиглэлийн мэрэгчлэр бол одоо Samsung, Hyundai гэх мэт компаниуд дээр нэг хүн авахд 20,000 хүн өрсөлдөх жишээний байгаа. Тийм хэцүү одоо үе байгаа. Тийм учраас ажилд орохын тулд гадаад хүмүүс болох бидний хувьд маш олон зүйл бэлдэх шаардлагатай байдаг. Хамгийн түрүүнд нь ямар ч компани байсан мэдээ солонгос хэлэндээ сайн байх хэрэгтэй. Тэгээд болж өгөө солонгос хэлний топикийн шалгалтын оноотой бол бүр сайн. Хоёрдугаарт ихэнх компаниуд англи хэлний албан ёсны оноо шаарддаг. Тийм учраас саяны хэлсэнчлэн TOEIC болон TOEIC-ийн оноо заавал байх хэрэгтэй. Тэгээд TOEFL ч юм уу IELTS оноо байвал бүр сайн. Тэгж ажиллаж анкетаа өгөх боломжтой байдаг. Хэлний мэдлэгийн оноогоороо баталгаажуулж чадвал жижиг дунд компаниуд бол мэрэгчлээ тодорхой хэмжээнд сайн мэдэж байвал ороход тийм том асуудал болохгүй хаа. Том компаниуд дээр бол энэ дээр нэмээ саяны хэлсэн IQ болон солонгос хэл гэх мэт математик ч юм уу хэд хэдэн шалгалтуудаар тийм шалгалт авдаг. Энэ нь миний хувьд тэгээд бас гадаад найзуудын хувьд хамгийн хэцүү одоо даваа нь байсан. Яг солонгос хүмүүстэй оноогоороо адилханаар цагсаагаад хүмүүсийг тасдаг учраас ер нь тэнцэхэд ер нь амаргүй. Гадаад оюутнуудын хувьд харь оронд ганцаараа олон сараар ажил хийхгүйгээр зөвхөн энэ шалгалтанд солонгос хүмүүс шиг бэлдэн гэдэг нь бол мөнгөний хувьд болон цаг хугацааны хувьд ер нь боломж нь ховор учраас аль болох энэ шалгалт өгдөггүй компаниуд дээр анкетаа өгсөн дээр эргэж ер нь хувь тав явагддаг. Монголчууд биднэрт Хятад эсвэл Вьетнам шиг томоохон одоо солонгосчуудын хүсэж байгаа томоохон зах зээл байхгүй учраас монгол хүн монгол хэл гэдэг нь ер нь харамсалтайгаар солонгос компаниудад бол тийм давуу тал болж чаддаггүй. Тиймээс бид энэ улстай яг өөрийнхөө чадвараараа өсөлдөж гарах ёстой. Биднэрт ямар ч улсын хүмүүсээс тутгааргүй потенциал ухаан байгаа учраас цаашдаа олон залуучууд энд ирж ажилд орж энэ сурсан мэдлэгээрээ ирээдүйд эх орноо хөгжүүлэн гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.